Оройн тэргүүлэгчтэй НТV телевиз чухал яриа нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. За тэгэхээр өнөөдөр бол би та бүхэнд бас дахин маш сонирхолтой зочныг өрн оролцуулж байна. Энэ бол парламент 2 дахь удаага сонгогдож сууж байгаа улсын хурлын гишүүн Цэнгэл. За тэгэхээр Цэнгэл гишүүнийг өрн оролцуулсны шалтгаан нь болохоор би зүгээр таныг нэвтрүүлэгт оруулахынхаа өмнө бас интернет сайтаас улсын хурлын гишүүн Цэнгэл гэж дуудаад Википедиас танилцуулгыг бас харлаа л да. Байдгийн байна. Тэнд байгаад тэгээд 2008 оны парламентын сонгуульд улсын хурлын 4-р тойргоос Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшин ялт байгуулж улсын хурлд 2 дахь удаа сонгогдсон. Дурсгалтай парламент ч гэсэн солтой байсан. За тэгээд таны хийж исэн ажил болон бүхэн танилцуулахдаа Улаанбаатар хотын засварын нэгдсэн үйлдвэрт хуваарлагдсан ажлын гараа эхэлж байлаа гэд. Тэгэхээр та бол засварчнаас өнөөдөр улсын хурлын гишүүн одоо болтлоо. Ажиллаж яваа юм хүн юм байна л да. Тэгээд би таныг Оросын холбооны улсын Новосибирск хотын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарт Монгол улсыг эрчим хүчний хямралаас гарах арга зам сэдвээр дедоктын зэрэг хамгаалсан гэдэг их сонирхолтой л доо. Тэгээд ер нь улсын хурал одоо юу гэдэг телевиз үзэгчд болон Монголын нийт ард түмэнд сэтгүүлчдийн дунд зүгээр таны зүгээс хүлээлт байдэ. Юу гэхээр Цэнгэл гишүүн болвол юу гэдэг дулааны цахилгаан станцын засварчнаас ахуулаад тийм ээ. За тэгээд худалдааны төлөв шүү гэдэг бүгдийг ингэж хийж яваад улс төрд орсон учраас энэ цахилгааны ажлыг хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэгэ гэдэгт тэр хүлээлт байдаг. За тэгээд энэгээрээ бас онцгой гойд юм хийх байгаа гэсэн хүлээлт нь байдаг байхгүй. Тэгэхээр ер нь та энийг асуулт гэж ойлгох уу, яриа гэж ойлгох уу, энэгээс эхлэе гэж бодож байна. За энийг бол ер нь асуулт ер нь хуу шимийг дурсаж хөөрнөх ёстой гэж ойлгож байна. Яхахгүй одоо ажилчин ангийн дунд нэг тостой гартай, тостой хотстой нөгөө дээд мэрэгчлэлтэй селенсэр нэртэй байсан миний найз нар дандаа тэгж ярьдаг байсан. Үнэхээр тэр үеийн байдал бол ягаад ч юм Монгол улсад асар их тийм одоо засвар хийх тийм одоо нөхцөл бололцоо гарсан. Ягаад гэвэл 60-аас 70-аад оны үед бол манай одоо анхны 1-р станц, за тэгээд 3-р станц ингэж байгуулагдсан. Байгуулагдсанаас хойш нэг 14-5 жилийн дараагаар бол их засвар хорж ирд юм байна. Байн одоо буруу ашигласан ч юм уу, тухайн үед бол одоо горимыг бариагүй ч юм уу. Тийм учраас бол засварын ажил бол маш их эрчимтэй явагдаж, үе ерөөсө гэртээ хонох 14-5 хонох бол наацхийн асуудал. Тийм учраас бол засвар дээр бол одоо үргэлж ажиллаж олон одоо генераторуудын голыг тэгшилсэн, олон турбины лопатыг сольж мөн генераторуудын голыг одоо тэгшилсэн. Иймэрхүү үйл ажиллагаа явагдаж байсан. Энэ үед бол үнэхээр Монгол орны хувьд бол эрчим хүчний доголдол гэж бол асар их гараад ирсэн. За ер нь бол одоо манай нэлээд настангууд бол сайн мэднэ. Ер нь бол өвлийн цагт бол эсхийг худалдаа гэртээ байдаг. Хөвөнтэй дээл нөмөрч гисэн. За тэгээд зах Улаанбаатараас бүү хэл хамгийн эхлээл одоо бид нэр хязгаарлалт хийхдээ бол хөдөө орон нутгаа таслана. Сангийн аж ахуй сум орон нутгуудыг. За тэгээд хот төв рүүгээ явж байгаад Улаанбаатарын захын оройнуудыг бол хязгаарлалтыг тасалдаг. Тэгээ энэ нөхцөл байдалтай өөр хэвсэж гисэн. 365 хоног жилд байдаг гэхэд 178 удаа одоо өдөр тасалдал ийм доголдол явагддаг байлаа. Тэгээ энэ үед бол бас одоо улс орн сайдрын зөвлөл тэр үеийн одоо төв хороо бол ерөөсөө байнга анхааралтай тавьдаг байсан. За ийм учраас бол энэ үед бидний үед ажиллаж байсан бас гарамгаа сайн одоо удирдагч нар олон байлаа л да. Одоогор бол энэ манай энэ чимэд даргыг бол хэлмээр байгаа. Тэр бол төвийн эрчим хүчний системийн дарга байсан. Зохион байгуулах асар их туршлагатай. За энэ үед яаж одоо энэ станцуудыг доголдолгүй болох вэ гэдэг. Тэгэхээр эн чинь 80-аад оны сүүл 90-аад оны ихэр чинь бас манай перестройк болоод тэгээ зах зээлийн эдийн засаг руу аяндаа халтраад орсон. Тэгээ энэ үед бас одоо энэ ЖНК Баттулах бид нар ч бас би амралтаа аваад бас энэ ганцгийн 8 гэдэг юм бас үзлээ л дээ. Харин би танаас яг асуух гол л да. Би бас бүр ам халаад бодоод байсан. Өчтөрөөсөө сонирхоод. За. Танаахны эрчим хүчний зарим нэгэн даргатай нэг санамсаргүй явж байгаа хөөч хөрөх завшаанаад тохиолдод. Тэгээ тэр үеийн явдлыг ярьж л л. Тэгээд эндээс бол та яалтчгүй л одоо нөгөө орж ирэх юм байл л да. 1990-с 96 онд Дулааны цахилгаан станц 3-ын гадаад худалдаа хариуцсан ерөнхий менежер гэж. Тэгээд ярьж ирсэн чинь та нарын чинь ерөөсөө нөгөө Дулааны цахилгаан станцаа ажилуулахын тулд Улаанбаатараас Сахин дээл
одоо юу гэдэг нөгөө шүүп мүүп одоо тэгэл үстэй юм тарганы арьс бөөндөж аваад тэрийг нууж хулгайчиг гайларгаар орс руу гараад тэрийг орсод зарж чад буцаад тэргүүрээ сэлбэг томд хөрөмж авчирдаг байсан тэр гэж. Ийм одоо яг танах нь яг 90-ад оны үеийн станцаа зогсоочихгүйсэн гэж хэлсэн тэр үеийн. А дөрөвдүгээр сахлын станц чинь Японод туслаа явуулсан. Яг таны 3 дахь ч асуудал ихэнд байсан байна. Ер нь бол гадны зээл тусламж гэсэн анх удаа 3 дугаар станц дээр Азийн хөгжлийн банкнаар 400 засах юм л ажил дөнгөж эхлээч байсан. За тэгээд Моррисон Күнэс ингээд Америкийн нэгдсэн улсын баасан судалгааны групп ирсэн. 4-р станц дээр Японы групп дөнгөж судалгаа эхэлжсэн. Тэгээ энэ үед л одоо ингээд яарч аргагүй станцуудын хүчин чадал нь ажиллаж чадахгүй байнгын тасалталтай байгаа үед миний тэр нэг амралтаа аваад нэг юугаар явсан. Тэр ганцын 8 гэдгээр явсан юм бол бас их ачаал бахалтай болсон л доо. Би ирээд одоо энэ манай станцын дарга тэр үед одоо энэ их хурлын гишүүн Телхан байсан. Ганжуур гэдэг нэг ерөнхий инженерээс энэ хоёртой хэлээд ерөөсөө чинь энэ ажиллагааг бол үйл ажиллагааг энэ сэлбэг материал яаралтай авах хэрэгтэй байна гэхээр тэр үед бол одоо говь энэ арьс ширний үйлдвэрүүчэнд дистралаад одоо амаа бариад ихэлсэн. Манайх төлбөрөө авах гэхээр оронд нь савхныхаа үйлдвэрлэсэн савхин бүтээгдэхүүн. Дархных бол дархныхаа нэг хийдэл. За эсхий туурга, эсхий гутал, за тэгэл ноолуурн цам центр бол ерөөсөө манай эскалаатанд бол төмөр сэлбэг материал байх хэвээр нөгөө том эскалаат чинь бол ерөөсөө бараагаар дүүрчихсэн. Гэхдээ энэ барааг яах юм бэ гэхээр за тэгвэл надад тодорхой хэмжээний эргэцүүн акт ба хэрэгтэй шүү дээ энэ чинь. Ямар нэгэн одоо энэ зах зээлд орж байгаа албан тушаал би тэр үед бол турбины тохируулга хариуцсан юу байсан л те ерөнхий инженер байсан. Тохируулга инженер байсан. Тэгээд ерөнхий менежер гэдэг одоо юу гаргаал цөмөрөө инээлдэл ийм юм байдаг юм уу гэл одоо Дэлхан бид нар гэсэн үнэхээр зах зээл юм идэхгүй юм чинь. Та нөгөө хамгийн хэрэгтэй сэлбэгээ мэдчихэж байгаа. Тэгээд сэлбэгээ бол яг би өөрөө засвараа хийдэг юм чинь тэнд нь юу вэ гэдгээ бол мэднэ. За тэгээд нөгөөтгөө ганцаар явсны хувьд бол нөгөө манайх чинь экспортлт гарах юм чинь бас гайл худалдааны татвар айгүй өндөр. Тэр нь бол хуулийнхаа дагуу буугаагүй. Тэгсэн мөртлөө хаашаа экспортлт ерөөс болдоггүй зүгээр л хураад гэл ийм л үе байлаа. Тэгээ энийг бас гадагшаа тэгж явж ирсний хувьд бол дээгүүр тэр хятадын бас зориуд одоо тодорхой хэмжээний савих тодорхой хэмжээний юм тэрийг дээгүүр нь дарж жагаад дотор нөгөө Монголынхаа бүтээгдэхүүнийг хийгээл тэгэл одоо богоонд ачаал ингээл одоо бас үйлдвэрлэгч нар тэгэхэд Оросын үйлдвэрлэгч нар ч гэсэн бас л одоо замбрааг болчихсон юмаа үйлдвэрлэхээ байжсан эскалааднаас нь бид нар очиж өөрснөө ирж хайж байгаа Монголынхон одоо үйлдвэрлэлт хэрэгцээ тиймнүүдаа ингэж шилж борлуулж авч асар их ажил болдог байсан. Дээр нь бас бид нар одоо тест дөрвийн дуламжуу байна. Энэ 3 дугаар станцад ажиллаж байсан хангамжийн Сумьян тэрэг дагуулж яваад Германд нөгөө Оросын одоо барьж өгсөн цэглэхэн станцууд дээр чи Германы нөхдөл зүүн Германы барьчихсан байсан. Тэр станцуудыг бас буулгаад тавьчихсан. Ирээд л чадал та нар тээврийн зардлыг хийдэг бол аваач гэл. Тэгэл энэ 4-р станц 3-р станцын гол усуудыг авч ичээд бас тэндээс ингэж авч тэр авсны хүчинд дараагийн үйлээс юусэн тасралт бол бас их одоо бараг 50% энэ төр багасч байлаа шүү дээ. Улаанбаатарын дулаантай тогтоо болсон. Дулаантай тогтоо болсон. Энэ дээр одоо Чимэд дарга надад тэр жигс сайд байсан. Жигс сайд энэ төр бол надад одоо тусгай үнэлэх энэ төр өгчээсэн. Гэхдээ энийг одоо үнэхээр юм бид нар амин дорлоо энэ төр гээд тэр одоо хүртэл үнэлэх энэ төр би хэлдэ. Тэгээд бас тэр үед хэрэгтэй юм хийж байжээ. Бас өөрийнхөө хэд хэдэн инженерүүдийг дагуулж явж маш их одоо шуурхай ингэж ажилласны үр дүнд бол ямар ч улс орны эдийн засаг эрчим хүчний хангамжийн асуудал дээр бол бас тодорхой хэмжээгээр бол агц гарсанд би бас баяртай явдгийг. За энэ хуучаас өргөжлүүлээд би танаас бас нэг асуух юм. Юу гэхээр за энэс хойш засгийн газар юу хийж байгаа юм бэ гэхээр юу гэж юм л да. Дулааныхаа тогны үнийг ард түмний амьдрал хэцүүдэх учраас тогны үнийг битгий одоо нэм тийм үү. Зардлаа хас хэмнэн алдагдлаа бууруул өр авалгаа багасгах гэдэг юм шаардлагуудыг дулааны эрчим хүчний станцуудад байнга тавьж явснаас болоод саяхан би тэр дулааны станцуудын удирдлага ганцаар зарим хүмүүстэй инженер хүмүүстэй ярилцсад бол станц бол яг буцаад 90 оныхаа байдал руу хурж эхэлж байна. Одоо улс орон хөгжих ёстой, явах ёстой байтал улам цахилгааны хомсдолд ороод, дулааны хомсдолд ороод үйлдвэр доголдох төвшөнд тэр төвшөнд очих гээд байна гэж.
Наадах ч бол яг үнэхээр ийм асуудал болж байгаа маа. Ер нь бол саяны миний хэлжсэн 90-ад оны 2000 он хүртэл бол ямар ч хууль байгаагүй. Тэгэхээр 2001 онд одоо жиг сайд би төрийн нарийн бичгийн дарга байгаа байсан. Энэ үед одоо эрчим хүчний хууль гэж анх удаа хуультай болоод тэр үед бол энэ өөр хоорондын одоо жишээл станцууд хоорондоо станц уурхай төмөр зантай ингэсэн одоо гинжин ургал болсон юм одоо өөр авалгал 80 гаруй тэрбум төгрөг байсан. Тэр үе. Тэгэхээр энийг одоо бас тодорхой хэмжээгээр бид нар нэг 7, 8, 20 хэдэн тэрбумаар нь бас засгийн газар дээр яриулж иж хаалгаж байсан. За дараа нь ингээд тэр хууль гарахад бол бас энэ бол бас одоо тухайн үедээ энэ хууль бол бас тэр үеийнхээ нөхцөл бай тэр үеих бас тохирсон өөр авалгын хэмжээ бол 60-70% буурч их хаятайхан болж зохицуулах газар эрчим хүчний зохицуулах газартай болсон шүү дээ. Энэ зохицуулах газар бол үнэхээр юм бас их одоо бол маш чадамгүй болж байгаа. Энэ хэмжээнд ажиллаж байсан боловч бас эрчим хүчний нөгөө засгийн газар бол ерөөсөн үн тарифыг ингээд үйлдвэрлэж байгаа цэглэн эрчим хүчнийхээ одоо өртгийг бол үнэхээр эргүүлж олж авч чадахгүй байгаа байхгүй юу? Ер нь хамгийн одоо богинохон ойлгомжтой хэлгээд. Тийм учраас ерөөсөө одоо улс төржүүлсэн байдалтай эрчим хүчийг үл ингээд барьчихсан. Ямар ч одоо ерөнхий сайд гарч ирнэ. За энэ эрчим хүчний үнийг тарифыг л барьж шүү. Тэгэхээр ийм байдалтай болохоор чинь яах чаргагүй нөгөө алдагдaltaй одоо ажиллаж байгаа станцууд чинь нөгөө уурхайнууд чинь яах чаргагүй өргөн шилжээнд орчихсон. Сая гэхтэл одоо 30 гаруй тэрбум төгрөгийн одоо өрөнд орсон байсан. Сая Телхаан даргаар ахлуулсан тогтоол гаргалаа л да. 72 дугаар тогтоол улс их хурлын. Энэ 72 дугаар тогтоол гарсны үндсэн дээр өнөөдөр ирэхэд 50 гаруй тэрбум төгрөгийн алдагдал байсан чинь 24 тэрбум болчихсон. За мөн одоо алдагдал буурахаас гадна ихээхэн хэмжээний чөлөөт одоо урсгал уурхай төмөр замын чөлөө дуусталгаа ямар нэгэн гацаагүй ингээ явдаг болсон. Хуучин бол бид нар бол яаж зовдөг гэсэн хэрэг дулааны цэглэха станц дээр ямар нэгэн байдлаар хоног алдахгүй нүүрстэй байх хэрэгтэй. 9 сарын 10 сарын 1 гэхэд станц бол 1 сарын нөөцтэй байхыг л одоо өвлийн бэлтгэл ажил гэж боддог байлаа шүү дээ. Одоо саяны энэ ярьсан чинь урсгал нь ингээ хэвэн явна гэдэг бол заавал одоо тэгж нэг юмыг төвлөрүүлж хамаг хөрөнгө хаягтай биш хэвийн одоо зах зээл рүү явах юм гоор одоо орж ирж байна л да. Тэгэхээр ингээр ямар нэгэн засгийн газар эрчим хүчийг ингэж барьж байх нь буруу юм аа гэж ингэж хэлмээр байна. За сөрөг асуулт. Сөрөг асуулт яг ч юм хэр та өөрөө тэр хугацаанд 2 туудагаа сонгогдоод сүүлийн 8 жил засгийн газар дээр өөрөө байсан хүн. Ягаад ийм байдалд хүртэл нь тухайн үед тушаал шийдвэр гаргаж явах үед та өөрөө байсан хүн. Ийм байдалд хүртэл юм уу? Ийм байдалд ортол нь хараа суугаад байгаа гэдэг асуулт заашгүй гарч ирэх л та. Энэ хүч тутсан уу яасан, ганцаардсан уу яасан гэнэ. За яг энэ дээр бас одоо яг хүч тутаад ганцаардах асуудал бол бас байна. Гэхдээ бол засгийн газрын бодлого бол тухайн үеийн одоо бас ард иргэдийн амжиргааны төвшөнд карматын л бас холбоотой. Өнөөдрийн одоо нефтийн асуудал энэ доллароос болоод ингээл талханд нь хүрдэхтэй адилхан эрчим хүчний энэ суур үнийг хөдөлгөнө гэдэг бол асар их хүнд асуудал да. Нэг цогц асуудал. Энэ асуудлыг бол ялангуяа өвлийн бэлтгэл ажлыг хангах тэр үед бол эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Эрдэнэбат дараа нь энэ одоо засгийн газрын эрхлэх газрын сайд Үрлбаатар нарт бол бас тухайн үед нь өөрийнхөө зөвлөмжийг өгч энэ дагуу бол одоо ийм үйл ажиллагаа явуулъя. Ямар нэгэн байдлаар энэ өөр авалгыг хаахын хажуугаар энэ гулс хүн гэдэг юм хийгээч. Ард иргэдэд мэдхгүй өнөөдөр нэг төгрөг, 2 төгрөгөөр ингээд нэмүүлэх ийм эрхийг бол зохицуулах газар өгөөч гэж ярьж лээсэн. Тэгээд энэ яг хэрэг дээрээ бас тэгж хэрэгжиж чадаагүй л дээ. Энэ байдал бол одоо бас ер нь одоо бол энэ зах зээлийнхаа зарчмыг дагуулад асар хэрэгцээ гарсан үед л юмаа жоох өндөр болгочдөг. Хэрэгцээ буураад алдагдалд орох гэхээр юмаа буулгачдаг. Ийм эрх мэдэлтэй л одоо төрийн ийм байгууллага байх хэрэгтэй байхгүй зохицуулах газар. Тийм учраас энэ зохицуулах газар нөгөө их хурлаас хараад учраас эрх мэдэл юуч байхгүй гэсэн үг тийм үү? Яг их хурлаас засгийн газраас хараад биш болгож сая нэг юм бас шинжилэн одоо зохицуулах газар биш зохицуулах хороо болж сая батлагдлаа л да тийм. Уул сүүлийн үед Монгол Улсын хэмжээгээр уул уурхай за тэгээд өсөн нэмэгдэж байгаа тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа хэрэглээ. За тэгээд үүд баахан одоо шинээр барьж байгаа орон сууцны хэрэглээг хангах талаар
Тэгэхээр энэ ерөөсөө дахиад шинэ Улаанбаатарыг байгуулаад шинэ Улаанбаатар эрчим хүч өгөх дайны. За энэ Улаанбаатар хотын бүх түгээх сүлжээнүүдийн тоног төхөөрөмж шугам станц ямар шиг болсон байгаа вэ те. Ийм дахиад ийм хэрэглээ гарч байгаа те. Энэ салбарын мэрэгчлэлтний хувьд та юу гэж бодож байна? Үнэхээр одоо 2 жилийн дараа ихт бол Улаанбаатар бол дулаанаар бол бүрэн зогсчих гээд байна. За мөн цахилгааны эрчим хүч Монгол улсын хэмжээгээр нийт одоо хэмжээгээр 9992 мегаватт л эрчим хүчтэй. Улаанбаатарт 814 мегаваттыг л одоо хэрэгжилж байгаа л да бид нар. Тэгэхээр энэ 814 мегаваттыг хэрэглэхийн хажуугаар өнөөдөр энэ өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг бид нар хангах болох нь ойлгомжтой. Тийм учраас сая одоо улсын их хурлаас саяхан батлагдсан концессийн гэрээгээр 5 дугаар ТЭЦ-ийг барья. Ямар ч зүйл нэг 450 мегаваттын станц нэмж бариад дээр нь тэрнтэйгээ холбогдуулаад дулааныхаа их усүрийг нэмэгдэх. Одоогийн байдлаар 1500 гигакалор дулаан бол одоо хүрэлцэн ядаж байна. Ялангуяа өндөр байшин барих тохиолдолд бол энэ дулааныхаа асуудлыг шийдэж чадхаа болж байгаа шүү дээ. Тийм учраас бол ахаад нэг 450 мегаваттын станц барих юм бол бид нэр ахаад нэг 1000 гаруй гигакалор одоо цэглэн дулааныг хангах юм боломжтой. Өнөөдрийн байдлаар бол бид нэр бас ард иргэдээ саяны бидний чухал тогтоол бол 150 кВт-ыг хэрэглэх юм бол ердийн ахуйн хэрэглээнийхээ үнээр. Энэ бол нэг 3 өрөө байртай бүх юм хангах ийм айлуудыг. Энэ бол нийтэд судалгаагаар үзэхэд хүн амын 64% нь бол багтж байгаа. Тэрнээс дээш хэрэглэх одоо ард иргэд бол тансаг хэрэглээ юм аа. Тэрийг бол зах зээлийн үнээр одоо 100 яг жинхэнэ 115-аар л одоо өнөөдрийн өртгөнд гарч байгаа байхгүй юу? Бид нар бол хүчээр 30-аад төгрөгийн доогуур одоо нэг 84 төгрөгөөр л одоо борлуулж штэ ахуй хэрэглээнд. Тийм учраас 64-өөс дээш одоо хувийн одоо тансаг хэрэглээний хэрэгжилж байгаа айлхыг тэрнээс дэс 115-аар навъя гэж байгаа. Өнөөдрийн байдлаар бол үйлдвэрүүдийг хүчин чадлаас намруулаад 100 төгрөгөөр авч байгаа 1 кВт. Ийм маягаар л одоо консенсус хийвэл ямар ч өөр авлаггүй болох юм байна. Гэр ороллогыг яаж үзэх вэ? Жишээлбэл манайх бас шалын халалттай. Манай тогны мөнгө 150-180 мянга төгрөг сардаа гардаг тий. Тэрийг төлж амьдрах, төлөхгүй амьдрах. За тэгээд дээрс нь нүүрс төлөхөө, нөгөө утаагаа нэмхүү, бас нэг хүн чанар ихтэй, өөрөө хөвгтэй байж идэг. Утаа бас үлдэрлээ дэмэргүй байдаг. Гэл тий. Асуудал гарна л та. Тэгэхээр энийг 150 кВт-аас наач яалч илүү гарчвал гэр ороллогын тансаг хэрэглээд байна уу? Утаа багасаад цахилгааны дурууг нь утаа багасмаар юм уу бас ялгаа гарна. За энийг бас зохицуулах газар дээр бид нар бүрэн ирэх өгсөн. Ер нь бол 150 гэдгийг бол бид нар ер нь бол одоо ямар ч хэвийн үнээрээ 84 төгрөгөөр нөгөөё. Тэрнээс дээш гаргасан тансаг хэрэглээр оруулж байгаа боловч үнэхээр дулааны асуудлыг гэр хорооллынхан одоо яг шалны юм халаалт хийгээд 150 кВт-аас илүү гарах юм бол энийг бас зохицуулах газартай ярьж бас зохицуулах юм бололцоо нээлттэй үлдсэн. Өнөөдөр засгийн газар их хурлаас одоо энэ ард иргэдийн үн тарифыг тогтоогоод чи тэдэн төгрөгөөр барь ингэх нь бол одоо болчлоо л доо. Энэ саяны энэ одоо зохицуулах хорог байгуулснаар. Тэгэхээр ер нь бол гадны сэргээгдэх эрчим хүчтэр шинээр одоо таны хэлж байгаа шалны халаалттай одоо хэсэг бүлэг айлууч төр мөн ялгаагүй нарны зайн хэрэгжилж байгаа улсууд одоо юун дээр барилгынхаа дээвэр дээр нарны цахилгаан эрчим хүчээр одоо өөрийгөө халаад айл энтрийг бол зохицуулах газар бол тэрийг тодорхой хэмжээгээр одоо урамшуулах юм хуультай. Энэ хүрээнд л наадахыг ч авч үлдсэх хэрэгтэй гэж үздэг. 72 дугаар тогтоолын тухай та дэлгэрэнгүйгээр тайлбарлаж өгвөл ямар ашигтай юм гэдээс хуулаад. Тэгээд 72 дугаар тогтоол гэдэг маань өнөөдрийн нэг таны яг одоо над руу асууж байгаа энэ их одоо төрөөс үн тарифыг хатуу барьснаас болж энэ одоо дулааны эрчим хүч цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгчнэр ер нь одоо байдал нь хүнд байдалд орж нүүрс төмөр замын хооронд бол өр авалгал асар ихээр үүсээд цахилгаан станцууд бол үндсэн тоноглоо засварлах чадамж байхгүй уурхай мөн одоо үндсэн том одоо тоноглолууд үндсэн тоноглол гэж нь ерөөсөө л тухайн станцыг баг тэр чигээр хийж байгаатай ялгаагүй асар их одоо объемны асар их одоо үн тариф өндөртэй сэлбэг материалаар одоо бид нар авчиж
ингэж одоо үйл ажиллагаагаа хэвэн ажилладаг, ашигт үйлийнхээ коэффициентыг бүрэн дүүрэн ажилладаг ийм тоноглолуудыг хэлж байгаа юм л да. Тэгэхээр энэ бүхнийг ерөөсөө ажиллах боломжгүй болсон. Тийм учраас өнөөдөр төрөөс энийг дэмжийе. Ард иргэдийн одоо энэ карма руу орохоо болъё. Тэр 84 төгрөгөөр нь ахуйн тэргээр л байлгая. Энийний тулд одоо төр ямар ч жилд 37 тэрбум төгрөг. Энэ 30 гаруй тэрбум төгрөг 3 жил дараалан одоо энэ станцууд болгооч эрчим хүчнийхэнд. Ингэсний дараа 3 жилийн дараагаас эрчим хүчний компаниуд хэвийн үйл ажиллагаагаа зах зээлийн одоо зарчмаар төрөөс мөнгө авахгүйгээр өөрөө ажиллуулаач гэсэн энэ л одоо тогтоолын гол шүүснэс. Тэгэхээр энэний үр дүн бол сая би түрүүнд хэллээ. Ер нь бол ахар богино хугацаанд одоо энэ жил хүрэхгүй шүү дээ. Нэг одоо 6 сарын дотор л гарч эхэлж байна. Яагаад гэвэл ер нь одоо станцууд маань бол сэлбэг материал ямар нэгэн одоо бэрхшээлгүйгээр авах, худалдан авах хөрөнгөтэй болж байна. Тэрнийхээ хэмжээгээр бол яг одоо цаг тухайд нь графикын дагуу бол томоохон одоо урсгал үеийг засвараа хийж чаддаг болж байна. Ингэсний үүдэн дээр бол найдвартай эрчим хүчээр станц одоо бүр ямар нэгэн байдлаар доголдохгүй гэсэн найдвартай цахилгаан эрчим хүчээр ард иргэдэд хангаад дээр нь ард иргэд дээрх хэвийн одоо мөнгөн төгрөгийг хэвээр нь байлган шүүл гэсэн юм санаа. 3 4 дэх жилээсээ бол одоо төр мөнгө өгөхөө болно. Төрийнхөө мөнгийг энэ 3 жилийн хугацаанд энэ 3 жилийн аваарай. 2014 оноос л одоо юу яана л гэсэн үг. Өөрийнхөө зах зээлийн зарчмаар төрөөс мөнгө авахгүйгээр ажиллуулна л гэсэн ийм л тогтоол байна. 5 дугаар цахилгаан станцын ажил хаана барих, хизээ эхлэх, хөрөнгө мөнгө нь батлагдсан уу гэвэл бас асуулга. Тэгэхээр энэ бол яаман дээр бол тендер зарласан. За нэг 20-од компани энэ тендерийн материалыг худалдаж авсан байдгийм байна. За түүнээс бол яг одоо үйл ажиллагаагаа явуулъя гэдэг хэлээд байгаа нэг 12 компани байгаа. Тэр 12 компаниас 6-гийн шорт листэнд үлдээсэн юм байна лээ. Тэр 6 компани нь одоо нэлээд нэр хүндтэй томоохон компаниуд. Эдгээр бол бариад, ашиглаад 25-30 жилийн дараа бол эргүүлэл одоо өөрийнхөө ашиг авчаал улсад өгнө л гэсэн ийм л концессийн гэрээний утга нь юм шүү дээ. Тийм учраас энэ бас одоо шинэ улс оронд бол байдаг. Манайдаа бол шинэ одоо ийм арга хэмжээ. Ийм учраас төрөөс бас явуулсан бодлого. Энэ төрийн бодлогыг бас хэрэгжүүлэхэд хамгийн гол нь гадны хөрөнгө оруулалтыг оруулах хэрэгтэй. Хувийн хөрөнгө оруулалтыг оруулах хэрэгтэй л гэсэн санаа. Тийм учраас 5 дугаар ТЭЦ-ийг бол энэ 6 шорт листэнд үлдсэн компаниудыг шалгарууллал яам маань явуулах бах. Тэгээд энэ барих хугацаа нь бол асар хурдан 2 жилийн дотор л барина шүү дээ. Хаана гэдэг нь? Энэ шийдвэр нь болохоор 3 дугаар станцыг хашаан дотор өргөтөж барихаар шийдэж байгаа. За тэгээд тэрнээс гадна юу гэдэг таныг бас зүгээр зарим хүмүүс хардаг штэ. Ер нь гişүүд маань Америк руу одоо их гүрнүүд рүү чиглэлтэй гişүүд ч бас байна. Чиглэлтэй бодлого барьдаг. За зарим нь урд зүг рүү чиглэлтэй бодлого барьдаг. Таныг бас жоохон Орос ахнал руу жоохон хэлэхдээ чиглэлтэй бодлого барьдаг юм гэлөө. Гэх тээ. Энэ нөгөө юу яасан бэ? 5-7 асуудал дээр та Оросуудтай бас тухайн үед нэлээд сайн гэрээ хэлцлэж нэлээд сайн яригдчих шиг бас. Ер нь тэгээ энэ ягаад тасраад алга болчих вэ? Ерөөдөө сэтгүүлчнэр бас зарсаар байгаа чавччихвоо. Тэ? Хонсын газар дэмжигдсэнгүй юу? Энэ талаар нэг бас нэг хөөч өгвөл. 5 толгойн асуудал дээр 2000 онд бол бас ерөөсөө энэ 5 толгойг томоохон хэмжээний гэрээ хэлцлийг хийх эрчим хүчний салбарын ажлын хэсгийн ахлагч нь бий байсан. Энэ үүдэн дээрээс яг энэ одоо энэ Канадууд, Австралиуд, за тэгээ Орос энэ бүгд л оролцсон л доо. Тэгээ энэ хүрээнд ажиллаж байхдаа би Оросын талыг нэлээд барьсан. Ер нь бол тэгээ Орос талыг бариад Оросын талын тэр томоохон одоо гэрээс маягийн барь. Гэрээс их том цахилгаан станцуудыг 5-7 дээр юуны өмнө барьж тэгээд экспортлох. Орос руугаа татна. Орос маань эргээд евро хятад руу татах ийм том төлөвлөгөө төсөл боловсруулсан юм л да. Тэгээд нөгөө авах гэж байгаа 5-7 авах гэж байгаа нөгөө талын компаниуд болохоор бол хятадаас эрчим хүч аваа. Бид нар хятадаас аваа гэдэг. Тэрэн дээр яриа хөөрөө хийгээ би тэрийн нэрийн бичгийн дарга байхдаа яг энэ салбар зөвхөн энэ эрчим хүчний салбар дээр одоо эрчим хүчний
газрын орлогч зарга ган хуйг миний доор ажиллаж байсан. За тэгээд бид нар ярьж байгаад ямар ч л байсан Монголоос эрчим хүчийг авахулахаар болоод ингээд гар хөлийн үсэг зураад 5-7 одоо энэ оюу толгой 5 толгойн төр чинь тэр үед шийдчих байсан байхгүй юу? Тэгээд гар их улс төрийн яг 4 сар болоод тэгэл одоо улс төр болоод ингээд хойшлсон болохоор сэтгүүлч нар чинь нэлээд сайн гөржсэн тэр үед надыг би ч одоо тэр үед бол ямар ч л ясан сурсан газар нөгөө дассан газрын даавал зөөлөн гэж Орос толгой барих нь бол байрсан. Гэхдээ нөгөө Австралийн тал нөгөө талтаа бол бид нар бол бас хилцээний хувьд бол дайжгүй бас тэднэрээ бас итгэл үнэмшил төрүүлээд Монголын талд бол ямар ч эрчим хүчийг барихтаа бол эхний ээлжин барилтал нь хаанаас эрчим хүч авахыг хүртэл бид нар энэ Багнуураас дамжуулаад 220-ын шугамар ямар ч эхний ээлжинд барина гэсэн баримт бичгийг бол бий болгочих төгсөн шүү. Хэрвээ энд яг зурагдсан бол бас өнөөдрийн 5-7 оюу толгойн асуудал бол ихээхэн одоо тийм хил ам арай л багасах байсан л гэж би боддог. Таны нэг ярилцлаган дээрс би харж ирсэн л да Монгол улсын хөгжил зогсонгүй байдалтай байна гэдэг. Нэгээс жил гарангийн өмнө л ярилцлаган дээр нэг санаж интэй. Ер нь зүгээр яагаад манай Монгол улсын хөгжлийг зогсонгүй байдалтай байна гэсэн. Ер нь зүгээр хөгжлийг зогсонгүй байдалтай байна гэснийг өнөөдөр зүгээр юу гэдгийг олон толгоонууд ажилд ороод наанз нөхөр хөгжлийн цаашаа агшиж харагдаж байна уу? Альсвал танд зогсонгүй байдалтай хэврэл харагдаж байна. Ер нь энийг бол би утга санаа нь юу гэж хэлсэнгээр энэ их олон одоо энэ төрийн албаны орон тоо ихсээд байна. Маш их давтамжтай болоод байна. Өнөөдөр мэргэжлийн хяналт одоо боловсрол шинжилгээ, эрүүл мэндийн яамны одоо бүх дүүрэгт байж байна да нэг салбарууд нь. Дүүргийг одоо дарангуулаад дээр нийслэл гэж байна. Нийслэлээс улс гэж байна. Ингээл одоо жишээлхэл байцааснаар ингээл бие биенийхээ юм хийж байгаа усуудыг араараасаа ингээл шилжлээ дараал одоо ингээл шалгалж дарамтлаа. Энэ их төрийн одоо бол тэр байтхаа бүр төрийн албан руу бол хүмүүс хушуурдаг боллоо. Ягаад бол гэдэс цаталтанд нэг хонь бүтэн гэдэг шиг. Тийм учраас бол энэ төрийн алба гэдэг чинь бол ерөөсөө ажлын машин механизм гэдэг шиг ажиллаж хүч хөдөлмөрөөр гаргаж оюуныхаа потенциалыг гаргадаг болохоос зүгээр нэг сууц цалин аваад ингээд хүн дарамтладаг юм биш ээ. Ерөнхийдөө манайх бол жаханд энэ доод төвшөндөө, дунд төвшөндөө асар их тийм хүнд суртал байна. Энийг л их зогсон байдал руу оруулах. Ер нь хөгжиж байгаа нь бол үнэн. Гэхдээ бид нар 3 алхаад хойшоогоо 1 алхаад л байгаа байхгүй. Тэгээ ер нь бол 1 л алхаж байна гэсэн. Уг нь бол болжгүй л яг манай хорд бол 3 алхаад байгаа шиг. 3 алхаад байгаа шиг. Тэгэхээр аргаж байгаа 1 хурцаал байгаа. Энэ байдлыг яс жахан одоо зогсон байна уу да. Ер нь одоо бид нар реформ хийх хэрэгтэй. Төрийн албан хаагчдаар одоо энэ төрийн албаны зөвлөл гэдэг бас хууль муулийн бид нар сайжруулаад явж байна л да. Энэ бол бас тухайн одоо хүрээндээ бол үйл ажиллагаагаа явуулаад энэ бас боломжийн болж байна. Гэхдээ бид нар би ч одоо социализмын үеийн одоо кадр шүү дээ. Одоо тэр үеийн кадр хатгуу чанга юмыг хийдэг. Энэ биш зүгээр одоо ингээд энэ зан ерөөсөө монголчууд заавал хэрэгтэй юм байна. Заавал ерөөсөө энийг хийдэг гэдэг сэтгэлдээ баг ажилдаа бас гарахгүй. Бид нар чинь би түрүүнд хэллээ шүү дээ. Энэ нойр хоолгол ерөөсөө тэр ажилтгийг л тэр машин зогссон машиныг тэр үеийг эргүүлээд ирэхэд бид нар бүр нэг аав ээжтэй үнсүүлсэн юм шиг. Гэр орондоо ямар их сайхан юм шиг л одоо тэр машин явахад л тэгж баярлж хөөрдөг байлаа шүү дээ. Энэ бол бидний одоо сэтгэл гаргаж ажиллаж тэр үр дүнгээ харж ингэж баясдаг байсан бол одоо бол ерөөсөө тийм талынх нь юм жоохон орхигдоод байна даа л гэж би зэмлэж хэлээд байгаа юм бол. Ерөнхийдөө улсын хурлын гишүүдтэй ярилцахаар надад нэг 11 шинэ хуучин сонгогдсон гишүүдээс нэг 11 гишүү үлдчихэд байна. Тэрний нэг нь бас та байсан л да. Тэгээд тэрний төлөө бас их сонирхсан. Тэгээд хоёрдугаар улсын хурлын гишүүдтэй яриад ингээд та энэ төрд орж ирснээрээ юу хийж бүтээвэ гэхээр их олон юм ярьдаг л да. Нөгөө ажил нь өөрөө дандаа ард түмнэлөө бүтээх ёстой ажил гэдэг учраас их олон юм бүтээдэг. Тэ олон хуулийн санаачсан бол энэ сүүлчээс бол хэвтрүүлэн цаг дуусчихна. Тэгэхээр танд би нэг энийг ингээд нэг хийчихсэн болвол уг нь энэ өсөхөр маань алт цаашаа уг нь нөгөө 3 алхмаа гүйцэтгэх шиг байсан даа гэсэн тийм бодолтой ажил болдог. Яг дэд үсгийн дараачуудаа хийчих заавал хийх гэж хичээндэж гэдэг юм байна. Дэд үсгийн салбарын олон одоо салбар хариуцж ялла л да. Марг одоо их хурлд бол баг энэ салбарыг хариуцсан цөөхөн гишүүдийн нэг Батхүү гишүүд дээр л байна. Тэгээд энэ хүрээнд ингээ бодож байхад бол ер нь бол энэ эрчим хүчний тухай хууль, за шуудангийн тухай, төмөр замын
За тэгэл автозамын тухай олон хуулиуд бол оролцлоо. Тэгэхээр энэ дээр ер нь энэ бид нар тэргүй одоо бид нар энэ хөдөлгөөнд холбоо хамгийн одоо орчин үеийн одоо энэ мэдээлэл технологи хөгжүүлэхэд энэ хиймэл дагуулыг л одоо нэг явуулцдаг байж тээ. Энэ шилэн кабель гэж одоо тэгэл 60 жилийн настай гэж гранттай энийг хөөцөлж ирсэн дөрвөл энэ хэмжээний мөнгөөр тэр үед бол Казахстаны ч юм уу урд ахын хиймэл дагуулын 2 юг Монголын гэл хөөргдсөн бол өнөөдөр ой дотор ч уцтайгаа мөн одоо сургалтайгаа телевизэн хүмүүсийн тэр хаанч явсан бүх одоо цэгийг бол бүрэн одоо энэ юугаар мэдээлэл технологиор хангагдах үр хүүхдүүд янз бүрийн тоглоом дэлхийн ертөнцийн бүх юмыг үзэх юм боломж байж тэл гэж би боддгийн. Гэхдээ энийг би хаяагүй. Одоо энэ цаашлаад энийг бол бас үргэлжлүүлээд хийчнэ л гэсэн юм бодолтой л байна. За ингээд эрхэм үзэгчтэй та бүхний анхаарал хандхад улсын чухал ярианы төлөв үүгээр өндөрлж байна. Манай өнөөдрийн төлөвлөгөөр улсын хурлын гишүүн Цэнгэл өргөдөн оролцлоо. Тэгээ таны цаашдаа ажил Тэрцэн Монголын улсын эрчим хүчний салбарыг хөгжүүлэх ажилд өндөр амжилт хүсье. За баярлалаа. Танай хамт олон ч гэсэн өндөр амжилт хүсье.